Сайн уу хайрт найз минь? Удаан хугацааны дараа чамтайгаа дахин холбогдоход үнэхээр сайхан байна. Үе ор сураггүй хэл чимээгүй алга болдгийг минь уучлаарай. Хаяада амьдрал гэдэг дааж давшгүй их ачаамын санагдах үе байх юм. Тийм үед цаас бал аваад чамдаа захиа бичнэ гэдэг хүртэл уул мэд их ажил шиг санагдах юм. Үүн дээрээс гэр бүлийн асуудлууд нэмэгдвэл юу болохыг чи минь төсөөлж чадах үзээ. Гэр бүл гэдэг яг л модны салаам хүчрүүд шиг. Бүгд өөрсдийн зүгт салаалж ургах хэдиж гарал үүсэл үндэс нэг л байдаг. Гэр бүл болгон онцлог өөрсдийн гэсэн үзэл бодол харах хүнцэг үнэт зүйлстэй. Тийм хэдиж гэр бүл болгонд ажиглагддаг нийтлэг зүйлс ч бас бий. Жишээ нь гэвэл гэр бүлийн гишүүдийн нэг хэсэг хүсэх хүлээлт, амлалт, хүүхэд эцэг эхээсээ хариуг нэхээгүй хайр, аюулгүй байдлыг хүсдэг бол эцэг их хүүхдээсээ ирээдүйд боловсралтай, мэдлэгтэй өөрийгөө авч явж чадах үе хүн болохыг хүсдэг. Гэр бүлээс ирэх хийхүү хүлээлт нь яваандаа сэтгэл 100% дарамт болох нь цөөнгүй. Хайрт найз минь чи энэ талаар нэг бус удаа бодож үзсэн л үсттэй. Эсвэл яг одоо бодоод сууж байгаа байх. Гэхдээ найз минь битгий ганцаараа их юм бодож шаналаарай. Ийм л үед чамд өөрний гүнзгөөс харахад ийм байдаг шүү гэдэг бодлыг хүргэхээр миний бие инхүү захиа бичсэн. Аз эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг зүйлс байдаг нь хүүхдээ алдах эрхгүй мэтэл өсгдөг. Саяхан энэхүү сэдвээр найзуудтайгаа яриа сууж байхад бүгд л бага, дунд, ахлах сургууль, их сургуульд байхад алдах эрхгүй. Алтвал амьдрал тэр чигтээ дуусах юм шиг санагддаг байсан гэж нэг дугаар санаа нийлж байсан юм. Гэтэл бидний энэ ихээр айгаад байсан алдаа гэдэг зүйл бас тийм ч муу зүйл биш байсан юм. Чи бидний биед булчин хэрхэн хүчтэй болтгийг мэдгэл байлгүй. Булчин хизээж эвдрэлгүйгээр эсвэл гимтэхгүйгээр хүчтэй болдоггүй. Харин ч булчингийн ширхгүйд тасарч буцан нийлж идэхснээр илүү хүчтэй тэсвэртэй булчин бий болдог. Яг л энэ шиг алдаа гэдэг биднийг улам хүчтэй нэгэн болоход туслах зүйл. Энэ жишээ бол гэр бүлийн дотор бид бүхэн нэг нэгэндээ тавьдаг буруу хүлээлтүүдийн зөвхөн нэг л жишээ. Өөр маш олон асуудлууд байгааж миний хувьд эдгээр асуудлуудыг шийдвэрлэх арга нь харилцаа юм болов гэж бодож байна. Би биенээ сонсож хамгийн гол нь бид нэг гэр бүл хэдийч бүгд тусдаа бие хүн өөр хоорондоо ялгаатай өөрсдийн амьдралаар амьдрна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Миний хувьд бусдыг үргэлж бие хүн хоорондоо ялгаатай гэж харж эхэлснээс хойш зарим үед санаа нийлэхгүй зүйлс гарахад уурлаж цухалдахынхаа оронд бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх оролдлогуудыг хийдэг болсон. Тэр маань намайг тайван байх нөхцөлийг бүрдүүлдэг. Найз минь хэрв чи хин нэгний ээж аав байгаад хүүхдээ яг л чиний үгээр байхыг шаардаж тэр нь боломжгүй болохоор цухалдаж байгаа бол аль эсвэл чи хин нэгний хүүхэд байгаад чиний гэр бүл чиний ирээдүйд хүсэхгүй байгаа зүйлсийг хийхийг шаардаж байгаа бол сайн тунгааж нэг бодоод гэр бүлийнхэнтэйгээ тайван ярилцаад үзээрэй. Мөн энэхүү захиа гэр бүлийнхэндээ сонсгоорой. Эцсийн дүнд гэр бүл гэдэг үргэлжил нэг нэгэндээ сайн сайхныг хүсэж явдаг гэдэгт би итгэлтэй байна. Хайрт найз чамдаа үргэлж сайн сайхныг хүсдэг чиний итгэл данд Пандагаас.